Дараагийн мэдээг танилцуулъя. 4-р сарын 12-ны өдөр Унгарт парламентын сонгуул болж тус сонгуул Теса нам ялалт байгуулсан байна. За ингэснээр ерөнхий сайд Орбаны 16 жил засагласан засаглалд цэг тавьсан үйл явдал болж байгаа юм. За санал хураалтын 98 гаруй хувийг тоосны дараа урьдчилан дүн гарсан. За энэхүү урьдчилан дүнгээс үзэхэд Теса нам 138 судал авсан бол Орбан ерөнхий сайдын тэргүүлдэг Педес нам 55 барууны үзэлтэй бид эх орон нэртэй нам болвол 6 судал авсан байна. За энэ одоо сонгуульд ялалт байгуулсны дараа Тес намын тэргүүн Петр Мазяр хэлэхдээ бид үүнийг хийсэн, бид хамтдаа Унгарын дэглэмийг түлхэн унгаасан, ардчилсан Унгарын түүхэнд өмнө хизээж байгаагүй ийм олон хүн санал өгч байгаагүй. За ямар ч нам ийм хүчтэй мандат авч байгаагүй гэж тэрээр Ням гаргийн орой мэдгдсэн байна. Харин түүнийг мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнө дэмжиж байгаагаа илэрхийлсэн. За Орбан сонгуулийн үр дүнтэй холбогдуулан хийсэн мэдээлэлтэй сонгуулийн үр дүн тодорхой, гэхдээ бас их зовлонтой байна. Өөрийг нь дэмжсэн 2.5 сая унгарчуудад талархлаа илэрхийлж байгаагаа хэлээд бидний өмнө шархаа эдгэх өдрүүд байна гэсэн ийм мэдээллийг хийж байгаа. За 16 жилийн туршид бол Орбан ерөнхий сайдын хувьд Унгар улсыг удирдсан. За энэхүү одоо түүний удирдлагын дараа Унгар улсыг ерөнхийдөө сонгуулийн автократ дэглэмтэй улс гэж Европын парламентаас тодорхойлох болсон. За Питер Мазяр болон түүний баруун төвийн үзэлтэй Теса намын хувьд Европын холбоотой харилцаагаа улам нэгтруулж сэргээх ийм бодлого баримтлана гэж мэдэгдэж байгаа. За Унгар улсын хувьд өмнө нь Оросын холбооны улстай илүү ойр дотн харилцаж байсан бол энэхүү харилцаагаа илүү одоо Европын холбоо руу чиглэсэн ийм харилцаа болгож өөрчлөн гэдгээ мэдэгдэж байгаа. За өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгуулийн гол үр дүн нь Унгарт бол Унгарын дотоод бодлого нөлөөлөхөөс гадна Европын улс төрийн тэнцвэрт шууд нөлөөллийг авчирч байгаа юм. Иймээс Унгарт 16 жилийн турш засаглаж байсан Орбан сонгуульд ялагдсан явдал нь тус улсын дотоод улс төрт нөлөөлөө зогсохгүй, мөн одоо Унгар төдийгүй Европын улс төрт шинэ нөлөөллийг авчирч байгаа юм. За өмнө нь бол Европын улс төрт өрөндийн орнууд болон Оросын холбооны улсад бол нөлөөллөө тогтоохоор ирмэлзэж байсан. За энд нь бол Унгар улс Европын чиглэлд илүү бодлого баримталж байгаа нь барууны орнуудад илүү ашигтай геополитикийн нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. За Ням гаргийн орой парламентын сонгуулийн өмнөх өдөр олон түмэнд хандаж Питер Мазяр хэлэхдээ олон сая унгарчууд маргааш Европын хүнлэг чөлөөт тусгаар тогтносон Унгарын төлөө саналаа өгнө гэж мэдгдсэн. За харин цагаачлал болон Украины асуудлаар Питер Мазяр Унгарын өмнө барьж байсан бодлогын зарим хэсгийг хадгалахын төлөө ажиллана гэж хэлсэн. За мөн Европын холбоотой бол аль нэг байдлаар мөргөлдөөнөөс зайлсхийх бодлого баримтлан. За Питер Мазярын хувьд 45 настай ийм улс төрчин байна. За урд нь бол Орбаны өөрийнх нь Педес намдын гишүүн байсан. За харин өмнөх одоо их нэртэй холбоотойгоор дуулан шууган уусны дараа намаасаа гарах ийм шийдвэрийг гаргасан. За түүнээс хойш бол 2 жилийн хугацаанд улс төрт бол шинэ од болж тодорч ийхүү одоо Унгар улсыг дараагийн жилүүдэд удирдах боломжтой болж байгаа юм. За Мазярын хувьд бол боловсрал эрүүл мэндийн салбарт Орбаны хийж байсан одоо өөрчлөлтийг бол буцаана гэсэн ийм бодлого баримталж байгаагаа илэрхийлсэн. За мөн авилгатай тэмцэн шүүхийн бие даасан байдлыг сэргээн, намын үнж гишүүдийг баяжуулж улсын нөөцийг үр ашиггүй зарцуулахад тусалдаг нэртэй өргөн хүрээтэй одоо ивент итгэх тогтолцоо байдаг. Энэхүү тогтолцоог бол хаалхын төлөө ажиллана гэдгээ мэдгдсэн. Үндсэн хуульд бол эдгээр өөрчлөлтийг хийхин тулд түүнд нийт одоо парламентын гишүүний 130 суудлын буюу 3/2-ын нь олонх хэрэгтэй байгаа. За одоогийн байдлаар тус нам бол 138 суудал авсан гэдэг нь үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой болж байна гэж харагдаж байгаа юм. За мөн Мазярын хувьд бас дараа нь ерөнхий сайдаар ажиллах тохиолдолд бол ямар бодлого баримтлах вэ гэхээр тус улсад чөлөөт хэвлэлийг одоо сэргээх байдал дээр илүү их анхаарлаа төвлөрүүлэх магадaltaй гэж үзэж байгаа. За ер нь бол Орбаны засаглалын үед тус улсын хэвлэл мэдээлэл ер нь намын одоо харьяат буюу Педес намын одоо бодлогыг баримтлсан ийм мэдээллийг дамжуулж ирсэн. За өөрөөр хэлбэл төрийн хэвлэлийн M1 телевиз бол тухайн одоо төр засгийн одоо удирдлагын байр суурийг илэрхийлж ирсэн. За мөн цаг хугацааны явцад бол Педес намын холбоотнууд тодорхой бие даасан вебсайтуудыг өөрийнхөө одоо харьяаллын болгож авсан байгаа. За тийм учраас чөлөөт хэвлэлийг иргэн сэргээхэд гол анхаарлаа төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байна. За Орбан ерөнхий сайдын хувьд бол өмнө нь
зөвлөлтийн төрөмгийллийг бол буруу шаасан бодлогыг баримталж байсан ч гэсэн ерөнхийлөгч Путинтэй бол дотн холбоотой гэдгээрээ онцлогтой за энэхүү одоо дотн харилцаагаа ашиглан Оросын газрын тос болон шатгууныг бол хямд үнээр авч байсан. За энэ нь бол түүнийг Европын холбоонд маш нэр хүндгүй удирдахч болоход нөлөөсөн. За мөн Европын холбоо Оросын импортоос хамааралтай байдлаа арилгахыг оролдож байгаа. За үүнд нь бол бас Орбан саад дотгор үзүүлж байгаа гэж хэлдэг. Мөн Орбаны хувьд Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийг олгох Европын холбооны гэрээнээс татгалцсан байдалтай байгаа нь Европын холбооны улс төрт бол сөрөг нөлөөллийг авчирч байсан бол ийхүү одоо энэ асуудал шийдэгдэх боломж харагдаж байгаа. За харин Питер Мадярийн хувьд дэмжигчтэй хандаж Европын холбоотой харилцаагаа сайжруулахаа амласан бол дэмжигчт нь Оросууд гэртээ хайр гэж хашгирсан байна. За ингээд Теса намын удирдагчийн хувьд ерөнхий сайдын хуваар анхны гадаад айлчлалаа аль орнуудаар эхлэх вэ гэсэн ийм асуулт тавигдаж байгаа. За түүний хувьд бол Польш улсаас анхны айлчлалаа хийж болзошгүй гэж харагдаж байна. За өөрөөр хэлбэл Унгол Польшийн хоорондох 1000 гаруй жилийн нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор энэхүү айлчлалаа хийнэ гэж хэлж байгаа. За 62 настай Орбаны хувьд тэрээр одоогийн байдлаар бол үр гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. За тэгвэл бол түүнийг одоо цаашдаа энэхүү улс төрийн давцанд идэвхгүй үйл ажиллагаа явуулахад ПДС нам ямар нөлөөлөл авчрах вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм. За түүний хэлсэнчлэн одоо шархаа эдгэх одоо өдрүүд байгаа учраас иргэн одоо улс төрт хэрхэн гарч ирэх вэ гэдэг нь сонирхолтой байгаамаа.